Дөрөв сарын 26-ны өдөр Нью Дели, Казахстан Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 61 гадаад иргэн 11 Монгол иргэн ирсэн байгаа. За цахим орчноо бол тухайн 61 иргэн нь энэтхэг улсаас ирсэн. За яг ямар зорилгоор ирсэн юм бэ гэх юм шуум тараад байгаа. За үүнийг тодруулахаар хурандагаан зөрөгтэй уулзаад байна. За бас олон нийтийн сүлжээнд энэтхэг улсаас нэлээд одоо халдварын тархалт маш их байгаа. Энэтхэг улсаас Монгол улсад 61 одоо гадаад иргэн тээвэрлэгдсэн гэх мэдээлэл байгаа. Энэ тал дээр бас тодруулан мэдээлэл өгөөч. За 4-р сарын 25-наас 26-наар шилжих шөнө. За 26-ны үрээр Дели Улаанбаатар чиглэлийн онгоцоор одоо 81 хүн ирсэн. За эндээс бол Монгол одоо 11 хүн. Тэр нь урт хугацаанд энэтхэг улсад одоо өвчнөөр хүнд өвчний одоо эмчилгээнд байсан монгол хүмүүс. За үлдсэн хүмүүс нь бол энэтхэг улсын иргэд. За энэ иргэн хүмүүс бол Монгол улс засгийн газар хоорондын нефтийн үйлдвэр буюу газрын тос боловсруулах Дорноо аймгийн алтан ширээс өмнөд ийж бүтээн байгуулалтын нарийн мэрэгжлийн техник инженерийн хүмүүс л ирсэн. За эдгээр хүмүүсийг бол бүгдийг нь Дорноо аймгийн алтан ширээ тус одоо үйлдвэрийн кемпэд онгоцны бодлоос нь богд мөчтийн тусгаарлан ажиллах арга хэмжээнд бол одоо тийм тусгаарлалтанд байгаа хүмүүс. Одоо тийм тусгаарлалт байгаа гэсэн үг. Тэгэхээр урьдчилан байдлаар өнөөдөр 27 шүү дээ. Тэгэхээр бас урьдчилан байдлаар тэдгээр хүмүүсээс PCR шинжилгээ авсан байгаа юу? Бас авчрахаас өмнө PCR шинжилгээ авсан уу? Бас иргэдийн хувьд бол нөгөө нөхцөл байдал хүнд байгаа улсаас ирсэн болохоор нэлээд айцтай байх шиг байна л да. Таацд орсон вирус бас одоо тарах үе гэсэн юм айцтай байгаа юм л да. Энэ чинь цаанаасаа яг энэ гадаад ажиллах хүчээр оруулж ирэх засгийн газар өөрөө тогтоол өгдөг шүү дээ. Тэгээ эндээс тухайн оруулж ирж байгаа засгийн газар аж ахуйн нэгж байгууллагад тавьсан шаардлага бол ирж байгаа гадаад ажиллах хүч бол бүгд PCR-ын шинжилгээтэй байна. Энэ аль байсны. Дээрээс нь вакцины хамрагдсан баг. Тэгэхээр энэ дээр бол одоо манай ард иргэд яриад байдаг шиг вирустэй ирээд нэг Монголд хараагаад гадуур явж байгаа юм байхгүй. Тэгэхээр хоёрдугаар вакциныхаа хоёрдугаар тун юмудаа хамрагдсан хийлгцэн хүмүүс гэсэн үг шүү дээ. Бүгд PCR-ын шинжилгээтэй хүмүүс гэсэн үг. Хугацаанд Монгол улсад ажиллах юм бол за энэ талаар бол би мэдэхгүй. Ямар ч сан энэ газрын төсний үйлдвэрийн нарийн мэрэгжлийн техник инженер хүмүүс. Тийм. За баярлалаа. За. Тэгэхээр үзэгчдээ би та бүхэнд хурандагаан зөргийн мэдээллийг хүргэлээ. За 4-р сарын 26-ны өдөр Дели Улаанбаатар одоо чиглэлийн онгоцоор за 11 монгол иргэн 61 одоо энэтхэг улсын иргэд ирсэн гэсэн ийм мэдээллийг өглөө. За Дорноговь аймагт бүтээн байгуулалт буюу одоо нефтийн үйлдвэрт ажиллах ийм инженерүүд байгаа гэсэн ийм мэдээллүүдийг өглөө. За PCR шинжилгээг авсан мөн вакцины 2-р тундаа хамрагдсан хүмүүс байгаа учраас ямар нэгэн мутацид орсон вирусыг Монгол улсад тараахгүй гэсэн ийм мэдээллийг өглөө. Зөв та бүхэн зөв юм ээ. Улсын онцгой комиссийн шуурхай штабын байрнаас мэдээлэл шууд амжуулан хүргэлээ.